here. Yes, this side fix, this cut, take off. Okay. Không con. Mấy con ở đi xài con. Энэ дотор нь хараа ийм юм байт. Энэ шимэнд энэ дотор байт юм байт. Тэгээд хит халуун болохоор энэ ингээд салчаадсэн юм байна. Зайн холдоод. Dạ. Dạ đấy. Đấy ăn. Đấy xài thèn. Xài. Ийм бас байт юм. Okay. Nó xài ăn cái đấy cắn luôn. Ийм шим. One more. Okay. Is it good? Yeah. Yeah, yeah. Good. That's good. Yes sir. Yeah. Picture here. Yeah. Here. Yes. 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 Yeah. Okay. Nó chập chop. That's good. Yes. За air conditioner-ийн проблем ийм ингэж шийдэл болсон. Яасан байг бол ерөнхийдөө моторууд бол халж байна. Яагаад халж байгааг гэвэл миний таамаглалаар энэ машин анх эрэхтэй 76 градусын термостаттай байсан. Тэрийг авч хайж байгаад аваад хаяад 83-ыг хийцээ. Тэгэхээр одоо энэ нөхөр яаж ямар шийдэл гаргасан байг бол энийг хараа. Одоо энэ ингээ магнит нэр. Магнит чинь одоо энэгээр air conditioner-ийн тоноод дарахад тог ирээд энэ ингээд татаад ингээд дагаж ирж байгаа гэсэн үг. Ердийн үед унтраацсан байхад энэ өөрөө ингэж ганц сул ирж байгаа юм байна. За тэгэнгүүт энэ нөхөр ямар шийдэл гаргасан байг бол энэ шав энэ дотор байт юм байна. Шим. Тэгээ ингэж дарж исэн. Тэгэхээр өмнө нь шавтай байхдаа одоо жишээлбэл ийм байсан шавыг авчаар илүү ойртчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр манайхан бас энэ хэрэгтэй зөвлөмж байна шүү. Хэрвээ air conditioner перрон байхад юм бол ч тийм мотор нь ажиллаад хадаад ирэхээр ажиллахаа болчиход ах юм бол энэ бас нэг шалтгаан байж болох юм биш үү ер нь. Энэ шавыг аваад үзвэл Nó bên sòng nói. холон нэр. I die. I die here, no air conditioning. Hot. Hay đây là hot. I die here, no air conditioning. За сайн бацгаар манайхаа Тайландд ирээд одоо 11-2 хончлоо. Шууд Лаосоосоо гараад Бангкокоор хальттай арай нэг хоноод Бангкок дээр тэгээд энэ Хуахин гээд газар ирсэн байна. Манай нэг найз Лаост багшилдаг. Олон улсын сургуульд өмнө Монголд British School багшиж ирсэн. Тэгээд тэр маань энэ байшинтай чи ирээд манай байшинд орох хэдвэл хэд хоног байж болно гэд. Тэгээд шууд Хуахинд ирээд энэ далай бол маш ойрхон. Тэгээд ийм найзынхаа байшинд байрлаж хагаад тэгээд одоо урагшаага Пхукет руу явах санаатай байна. Ийм одоо Тайланд байшин бол одоо нэг ийм байд юм байна. Одоо найзын зураг байна. Манай Монгол одоо энэ хаанх юм бэ? Энэ их богд юм шүү. Их богд. За манайхан тэр одоо өөрсдөө таагаарай. Энэ одоо их богдоо баг богдоо бөөмөд. Тэгээд Тайландууд бол нэг иймэрхүү амьдрт юм байна. Air conditioner-ийн мөнгө их гардаг гэж юм. Тэгээд air conditioner-аар болж өгöd багаар хэрэглээрэй гэсэн. Манай нөхөр өөрөө гарын ууртай. Энэ програм ингээ өөрөө хийцэн. Энэ Монголд хийжсэн юмнуудаасаа тэгээд сургууль багш, хөдөлмөрийн багш байсан. За тэгээд Тайланд бол одоо нэг иймэрхүү л амьдрт юм байна. Яг Тайландуудын байшин. Эндээ ингээ жижигхэн галтгоотой. Тэгээ хамгийн гол нь чинь нөгөө нэг халуун болохоор хан маань нийм нэмхэн жижигхэн нэмхэн. Тэгээ яг air conditioner-ийн л мөнгө гардаг.
Манайхан бол зузаан хийж байгаа шүү дээ ханнуудаа. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол хамаагүй бага зардалтай байдаг юм шиг байна. За энд нөхөр одоо энэ 31 хийсэн байна бас. Гипсээр мод ачсан 31. Тэгээ энэ минийг бол өөрөө гараар ингэ хийждэг бас маш мундаг гарын уртай хүн байдаг. За тэгээд унтлагын өрөөний юм одоо ингээ байн дүүшин эндээ ингээд ерөөс дулаан орных болохоор ерөөс бүх юм л баг гадаа шахав. Ганц юм air conditioner бол маш чухал. Дулаалах гэдэг нэг сүртэй юм байхгүй. Тэгэл өвс ногоо бол тэгэл байнгын гадаа урахдаг. Харин тэрийг маллах гэж жоохон төвхтэй юм шиг үлээ. Нөгөөх нь байнгын урахчдаг. Тэгээд намс навч идрийн түүж мөгээ тэгээ одоо зүгээр ээж сахта энэ хавийг бас жоохон янзлаад туслаад хүнд бас ингээ зүгээр өнгөө байрлуулж өгч байгаа юм чинь дээ. Гэж одоо тэгээд нэг 10-аад хончлаа одоо хааж гэж байгаа вэ гэвэл урагшаа Пхукет руу явна. Пхукет эндээс нэг 600 км. За Тайланд руу ороход нэлээд жоохон төвхтэй байсан. 4-5 хоног хил дээр хонсон. Тэр нэг тусгай зөвшөөрлийг авах юм байлээ. Тэгээд тусгай зөвшөөрөл нь бол 1 сарын хугацаатай хүчинтэй. Тэрийгээ сунгах боломжтой. Гэхдээ дахиад нэгэн сараар. Тэгээ нийтдээ ерөнхийдөө 60 хоног байрлаж болно. Гэхдээ газрын хилээр жилд 2-оос дээш удаа бас орж болохгүй юм байна. Тэгэхээр туг тойрох гэж оролдох бас болохгүй. Гарчих юм бол буцаа орж иж чадахгүй. 2 дахь удаага ороо хил дээрээс буцаад Лаос орж 7 онцоод буцаж Тайланд руу орж ирсэн болохоор тэгэхээр яг одоо ийшээгээ яваад тэр нэг дахиад 1 сараар нь зөвшөөрлийн сунгах ажлаа хөөцөлдөө тэгээд цаашаа Пхукет руу явчихна. За манайхаа иймэрхүү байна. Тэгээд follow like page Alika Mongolia.